За Бадрал урд хүлээж авч хүрэлцэн ирсэн баярлалаа. За ер нь нийтийн тээвртэй холбоотойгоор би ер нь өнгөрсөн хугацаанд бодлого яаж явж ирсэн бэ гэдгийг бас танилцуулъя. Дахиуул аймаг нийтийн тээврийн бодлогыг нийтийн тээврийн үйлчилгээг элит хөгжил компани анх одоо явуулж ирсэн. За ингээд нийтийн тээврийн үйлчлэгэнд явж байгаа тээврийн хэрэгслүүд шаардлага хангахгүй байна гэдэг шалтгаанаар 2023 оны 5 сард баха бид үйл ажиллагааг зогсоосон зүг тий. Дараагаар нь бид нар одоо нийтийн тээврийн үйлчлэгийг дарханд эрхлэх аж ахуйн нэгж байгууллагын талаар нээлттэй тендер зарласан аж ахуйн нэгж байгууллагууд оролцоогүй. За үүний дараагаар бид нар Монгол Улсын ерөнхий сайдд хандаж цахилгаан нийтийн тээврийн хэрэгслийг оруулж ирэх хүсэлтийг тавиад 10 сард дарханд ерөнхий сайд ажиллахдаа 23 оны 10 сард энэ асуудлыг шийдээд 23 оны төгсгөл бид нар автобусуудаа хүлээж авсан. За ингээд дараагаар бид нар дахиад энэ одоо нийтийн тээврийн үйлчлэгийг эрхлэх олон нийтийн нээлттэй сонгож сургалтыг зарлаад харамсалтай компани оролцоогүй. За ингээ хуучин эрхэлжсэн элит хөгжил компанитай хамтарч ажиллах хүсэлтийг манайх тавьсан. Танах манай тавьсан саналыг хүлээж аваад тодорхой нөхцөлтэйгээр хамтарч ажиллаж болж байна гэдэг хүсэлтийн дагуу ажилласан. Өөрөөр хэлбэл бид нар хамтран ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа. Бид нар та нарт 20 автобусыг эргэн төлөвлөх нөхцөлтэйгээр хүнд төлбөргөө олгож байгаа. Төлбөргөө ч яг хөө эргэн төлөвлөх нөхцөлтэйгээр 10 жилийн хугацаанд. Дээр нь одоо нийтийн тээврийн автобусаа байрлуулах гаражийн асуудлыг сэргэлэх станцын асуудлыг бүрэн шийдэж өгсөн. За ингээд яг тухайн үед танаа саналаар энэ үнийн тариф 22 онд өөрчлөгдсөн ангисуд 22 он. Манай саналаар биш л дээ. Наач нөгөө тухайн үед нийслэл дээр мөрдөжсэн. Яг тэгэхээр ер нь бол танаа санал шүү дээ. Бид нар өөрсдөө санал гаргаад хийчихвэл л ав шүү дээ. Анх бол эн чинь хүнээр тооцдог явдаг гэсэн тийм. Үйлчлүүлсэн ирэг дээр хүнийг тоолж нөхөн олгор олгодгийг машин цагийн зардал руу шилжүүлье гэдэг санал гаргаад энийг бид нар 22 онд иргэдийн урлаар оруулаад шийдвэрлээд ингээ мөрдөд 22 онд батлагдсан тарифынхаа дагуу үйл ажиллагаагаа танах явуулъя. 23 онд батлагдсан. 23 онд батлагдсан тарифаараа үйл ажиллагаагаа явуулахад одоо болж байна гэдээ бид нар хоёр талаас гэрээ байгуулад ажил эхэлсэн зөө. Тийм. За ингээ явсан. Тэгээд энэ жилийн 5 сараас ахуулаад танах бол асуудал үүсэж байна гэдгээ ярьсан. Бид нар 5 сарын 13-нд засаг даргын урлагчаар ахлаас ажлын хэсэг гаргасан. Ер нь яг цагийн зарлыг нэмэгдүүлэх асуудал нь яг бодиттой амьдрал дээр ямар асуудал үүсэж байгаа юм бэ гэдгийг бид нар судалж үзэх ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг маань судалж үзсэн. Иргэдийн уралдаан төлөөлөгч нар танилцсан. За нэлээ энэ ч хурал юуны хурал зөвлөгөөн болсон. Зөвлөгөөн дээр танилцуулсан. За ингээд энэ процедур бол явж байгаа. Энэ зогссон асуудал биш. Тэгэхээр бид нар чинь 25 оны хувьд бол 25 оны усан төсвөр батлагдсан нөхөн олгорын хэмжээнд л асуудал яригдах байхгүй юу? Тэр 25 онд бид нар яг батлагдсан цагийнхаа тооцоогоор нөхөн олгорыг хийх л энэ асуудал явагдана. Тэгэхээр та нар өөрсдөө бол энэ дээр бол цэвэр компани болов бид нартай байгуулсан гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлээгүйгээр үйл ажиллагаа зогссон гэж харж байгаа. За ингээд 5-6 сарын хэднээс зогссон бэлээ? 6 сарын 7. За 6 сарын 7-оос зогссон. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо ингээд 3 сар заавал амралтын сар байсан учраас харьцангуй иргэдийн ачаалч бага байсан баг. За одоо ингээд эргээд ажил хичээл сургууль орж байгаа учраас иргэдэд бол нийтийн тээврийн асуудал заашгүй шаардлагатай байгаа учраас бид нар яаралтай танахтай уулзаж он дуслахын асуудлыг яаж хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг ярилцъя гэж өнөөдөр дуусч байгаа асуудал юм. Ерөн зүгээр яг энэ одоо хэвлэл мэдээлж байна. Та нар энэ ойлголт мэдээлэл олцоогүй гэх хэрэгтэй. Тэр 8 орнотыг автобусаа зогсооцсон юм шиг ойлголт төрүүлж болохгүй. 6 сард бол цахилгааны төлбөрийг төлөөгүйгээс болоод цахилгаан тасалдаад шууд одоо нийтийн тээврт гарах. Бодлоо за би нэг зүйлийг хэлье. Танай байгууллага аж ахуйн тодорхой үйл ажиллагааны эрхэлдэг төрийн байгууллага биш. Танах цэвэр бизнесийн байгууллага. Бизнесийн зарчмаараа бид нар танад тойрон ширхэг автобусаа зээлээр өгч байгаа зү. Тэрнээс одоо та нарыг бид нар алдагдaltaй ажиллагын хүчээр тулгаад та нар нийгмийн хариуцлага хүлээгээд хүчээр ажил гэж хэлээгүй л ав шүү дээ. Гэхдээ чи зарчмын нэг юм сонсч. Танах өмнө ч ийм л асуудал ингээл тавиал цалингаа тавихгүй байна гэл тэр нь аймагаас тавихгүй байгаа мэтэр ойлголт өгөөд ингэдэг л байсан. Ер нь үү шүү дээ. Нөхөн төлбөр бол танай байгууллагын үйл ажиллагааг зарцуулаад юм эсвэл танай байгууллагын ажилтны цалин өгөөд явах одоо нөгөө төрийн өмчит компани шиг цалин олгож байгаа шүү. Манай үндсэн үйл ажиллагаа маань бол нийтийн тээвэр эрхлээд тэр зарлаа авчиж бид нар санхүүж шүү. 25 онд энэ 47 мянгаар явна гэд иргэдийн урланд батлаад тарифыг батлаад тэрийг нь улсаас санхүүжүүлэх дүнгийн баталсан байхад бид нар тэр дүнг өөрчилж чадахгүй шүү. Одоо харин бид нар энэ жил одоо хаврын хурлаар энэ асуудлаа дахиж оруулъя гэдэг асуудал ярилцсан явж байна. Бодит байдлаар ярина шүү. Танах өмнө ч ийм л байсан, одоо ч бас ийм л байгаа. Автобус компани үйл ажиллагаа доголдолохоор аймаг санхүүжлэхгүй байгаа мэтэр ойлголт иргэдэд буруу өгдөг, турхирдаг, наашаага явуулдаг, хэдэн жолооч үйлчлэгч нарыг наашаа явуулж цалингаа өгөхгүй нэ гэж жагсдаг. Ийм асуудал байж болохгүй. Яг гэвэл
Танаач зовлон байгаа бол манаач зовлон байгаа. Хоёр талаасаа болно гэдэг үйлчлэгээ санхүүжилтаа төрөөс авч байгаа тохиолдолд би өөр хаанаас авах. Та нар үйлчлэгээ үзүүлэл авна шүү дээ. Ойлгомжтой. Харин би үйлчлэгийн төрийн үйлчлэг үзүүлсэн. Төр санхүүжилтаа өгөхгүй байхад би хаанаас орлогоо цалингаа авах вэ? Бид нар энэ жил батлагдсан санхүүжилтаа өгөөг тохиолдол байхгүй шүү дээ. Батлагдсан санхүүжилтаа л өгнө шүү дээ. Үйлчлэг үзүүлэг байхад яаж үзүүлжээс хараа араас нь бид нар гүйцэтгэл авдаг шүү дээ. Угаасаа л тэр зарчим тийм шүү дээ. Төрийн үйлчлэгийн зарчим нөгөө гүйцэтгэл нь сар дамжиж орж ирдэг шүү. Угаасаа л төрийн зарчим тийм шүү дээ. Бүхэл төрийн байж байгаа тендерүүд чинь тэр зарчмаар л явж байгаа. Санхүүжилтийгээ дуусгаар нь ардаас нь гүйцэтгэл хийдэг. Тэгээд тэрийг буруутаа манай буруутаа юм шиг та тайлбарлаад хэлдэг. Гэхдээ энэ зарчмаар явна гэдгийг та нар анханасаа л мэдж байгаа шүү дээ. Мэдээд гэрээнд өөрсдөө оруулах гэж алтан бичиг өгсөн. Гүйцэтгэлээр санхүүжин шүү дээ. Гүйцэтгэлээр л санхүүжих. Гүйцэтгэлээр санхүүжилтээ хамгийн гол нь хугацаанд орж ирдэг. Гэрээний зас хугацаанд ч орж ирдэг шүү дээ. 10-ны дотор гээд гэрээнд тийшдэг. Манай санхүүжилтэнд орж ирсэн дандаа 20 15. Ерөөсөө процесс нь тэр. Нэг тэгээ одоо тэднээс болоод 10-д орох хэвээр 15 20-д орсноос болоод танаа үйлчлэгийн цалин авахгүй шүү дээ. Тэгээ зогсож байгаа юм уу? Бид нар та нарт давуу байдал өгж байгаа бол та нар ч тэр өөрсдийнхөө эрсдлийг үүржиж энэ үйлчлэгээ явах хэрэгтэй үстэй. Энэ 2025 оны 10, 11, 12 дугаар сарууд 9, 10, 11, 12 дугаар сарууд дээр эргэн төлөвийн хуваар дээр тодорхой өөрчлөлт оруулах. Огт эргэн төлөлт хийхгүй биш хийн. Тийм. Нэг ёсондоо 70% хөнгөлөөд дараагийн сарууд дээр нь тавиад нэмж өгч байгаа шүү. Нэмж өгөөд ингээд анхныхаа гэрээнийхэн хугацаанд багтаад энэ нөгөө яриад байгаа 20 ширхэг автобус 4 зэмлэг станцын мөнгө эргэн төлөгдөнө гэдэг ийм гэрээнд өөрчлөлт оруулах, ийм сандыг хэлээд энэ оны хувьд бол та бүхэн нийтийн тээврийнхээ үйлчилгээг гэрээ зурагцснаас хойш нэг 3-5 хоногийн дотор багтаагаад бүх бэлтгэл ажлуудаа хангуулад явуулахад бэлэн гэдэг ийм мэдээллийг надад өгсөө. За би энийг одоо өнөөдөр аль талын энэ хэвлэл мэдээллийнхээ байхад ч гэсэн танилцуулъя. Ингээд энэ гэрээ зурагдаад ингээд хоёр тал хүрэх юм бол энэ алдагдaltaа гэдэг байгаа зүйл бол компани өөрөө энийг хариуцаад явъя. Энэ инфляцийнхаа өөрчлөлт энэ юмыг тооцоод бид олон талаас нь ярьсан, яриаг үстэндээ ярьсан. 26 оны хувьд бол сая засаг дарга гэдэг байгаа ерөнхий урд энэ намар юугаар оруулъя, саналаа оруулъя. Энэ ажил бол бас бэлтгэл ажлын хүрээнд явж байгаа, судалгааны хүрээнд явж байгаа. Оруулах талаар бол өчтөр ч гэсэн би ерөнхий урдын даргатай бас энэ талаар санал солилцоод ингээд ирсэн. Ийм мэдээлэл. Ерөөсөө товчхондоо юм. Одоо өнөөдрийн нөхцөл байдал, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд бол ийм л гарч байна гэж бид хоёр талаас тохирсон шүү дээ. Орон нутаг танаатай гэрээ байгуулж байгаа. Хувийн хвшлэг гэрээ байгуулж байгаа. Яагаад гэвэл бид нар та нарт боломжийг ч олгож өгч, давуу байдал гэдэг нь боломжийг олгож өгч байгаа хэлээд байгаа. Боломж олгож өгж байгаад энэ үйлчлэгийг та нар аваад боломж өгөхгүй давуу байдал гэхэрч одоо нөгөө ер нь бол давуу байдал шүү дээ. Ер нь. Тэгээд энийг та нар ашиглаад хийж чаднаа, ашиглаж чаднаа гэчихэд үйл ажиллагаа чи эхлээл болохгүй нэ гэдэг бичгээр бөмбөгцөөр байгаа өнөөдөр ийм байдал хүрч байгаа. Тодорхой хэмжээгээр та нар өөрсдөө менежменттэй хий. Энэ нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулах байгаа бол зөвхөн энэ аймагаас авдаг нөхөн олгол гэдэг асуудлаас биш. Та нар төсөл рүү хүмүүс одоо нийтийн тээвэр суух хүсэл сонирхолт нь их байна. Цоошин автобуснууд оруулаад ирлээ. Утаа гаргадаг үйлчлэгэнч тоглог ийм автобуснууд оруулаад ирлээ. Яагаад менежмент хийх вэ? Яагаад хүмүүсийг илүү олон суулгах боломжийг гаргахгүй байгаа юм? Маршрутыг одоо бидний малсан маршрутаар л гэн та нарын өгсөн саналаар бид нар маршрут баталж байгаа шүү дээ. Та нар тэгвэл маршрутаа өөрсдөө аваад ирлээ. Одоо ч гэсэн өнөөдөр өөрсдөө өгье л доо. Та нар biz тэрээс бид нар хатуу энэгээр явах гэдэг асуудал биш шүү дээ. Та нар яг тэр явах хэвээр нийтийн тээврийн бодлогын өрөөнд явах хэвээр маршрутаар яваад үйлчлэгийг эрхэлдэг. Энд та нар өөрсдөө үйл ажиллагаа хийлдэ. Тэгэд бүх юма зөвхөн төрөөс автобусаа авчаад, нөхөө олгороо авчаад, нөхөө олгор нь хөрөхгүй болохоор явахд хэцүү байна, хүнд байна. Энэ асуудлаа нэмтүүлж өгөөл гэдэг асуудал явдаг. Өмнө ч энэ асуудал байдаг л байсан. Одоо ч энэ асуудал байгаад байдаг. Ингээд хоёр талаасаа гэрээ хийчихэд ийм асуудал битээ гаргаад байгаа чи. Та нар автобус тавих байршлыг чинь бид нар гаргаж өгч газар олголоо. 20 цоошин автобусыг өглөө. Энийгээр тэгээ үйлчлэгээ хийгээд та нар бидрээс авах анх батлагдсан. Иргэдийн гараж барьснаар асууж шийдэх. Иргэдийн урдаар батлагдсан. Батлаа нөхөх хэмжээнд ажиллаж байгаа. Тэгээд асуудал бол одоо гэрээгээ зуслая л та тэгээд өөр яах юм. Тэг заавал ингээд хүчээр явуулаад ах юм ямар би ч албан бичгэн дээр бас тодорхой өгсөн шүү дээ саналуудыг. Тэгэл одоо нэг босон болоогүй хардлага төрүүлэл ингээд болохгүй байгаа юм. Үнэхээр болохгүй гэдэг байгаа бол тэгэл болохгүйгээр нь болно л доо. Гэхдээ тэгвэл өнөөдөр гарчаад энэ автобусаар зэрлжээд хүн дэврүүлж байгаа машиныг зогсоо гэж манахаас хүрэх хяналтын ажилтан гаргаад буудлууд дээр зогсож байна. Тэн дээр төрийн хяналтыг оруулж ирэхгүй бол бид нар дийлэхгүй байна. Та тэгээ өнөөдөр дуртай таксинд явна гэж хэлсэн хүн болгон хүн зөөчгөр энэ автобусанд хин сонголт шүү дээ. Нийтийн тээврийн автобустай хин өсөлт гэдэг юм. Та нар таксинаас 2 дахин хүн хямдхан явж байгаа үстэй. Тэр хүмүүс чинь дуртай газараа зогсож хүмүүсийг аваад байна. Бид нар зогсоосон буудлын дээр л зогсох ёстой. Танах л болохгүй нэ гэдэг асуудал тавих болов л доо. Танах менежмент хийх ёстой үүрэгтэй байх. Менежмент хийхээр нийтийн тээврээр тогтоосон цагаа өөрөө тогтоосон буудлын дээр зогсох машин өнөөдөр дуртай газараас тэгвэл бид нар хүн аваа яваад байж болох юм уу? Такси үйлчлэгээ иргэдийн сонголтыг л хэрэгж шүү. Хүн таксигаа үйлчлүүлүү нийтийн тээврийн үйлчлүүлүүд. Тэгэхээр нийтийн тээврийн менежментээ одоо танаа менежмент хийж ингээд бид нар таксиг зогсоогоод хүчээр автобусанд хүмүүсээ суулгах. Тэгвэл бид нар дуртай замаараа яваад та нар энэ автобусыг суугч батлалыг алдагдaltaгүй болох гэж хүмүүсийг тэгвэл автобус дуртай замаараа яваад тэгвэл
цагийн хуваар нэг маршрутаа тэгвэл зөвчөөл яваад бид нар менежмент хийж гэнэ гэдэг. Оо маршрутаа өөрчлөлтөж маршрутаа та нар өөрсдөө Эндээс баталдаг маршрут шүү дээ. та нар өгсөн ландаар баталж байгаа шүү дээ бид нар. Судалгаа хийгээд энэ хилцэн ажиллаад баталж байгаа маршрут. Гэхдээ та нар одоо ч аваад ир. Одоо би чиний өнөөдөр чиний явъя гэсэн маршрутаа батлаад өгье. Дүүл дахин одоор нь хаа дуртай газараараа яваад байж. Яваач дээ. Яваад батлаад гаргаад ирэж дээ. Аль аль тал санал тавьж гэрээ байгуулж л ажиллаж байгаа. Тийм. Аль аль тал. Тэрнээс бид нар та нарыг хүчээр энэ ажлыг хийх гэдэг асуудал биш. Аль аль тал эрсдлээ хүлээх ёстой. Эрсдлээ варант Энэ бизнесийн зарчим. урдсан сэргийлж бас бизнесийн зарчим өөрчлөлт оруулах Чи ёстой. одоо миний үгийг сонсч одоо. Тэгээд аливаа нэг юм болохоо байхаараа бити бидрэлүүд турхирч заяа. За одоо энийг хэлээд энэ үгээ зэгцлээ. Хай. Манайх ерөөсөө Өнгөрсөн цаг хугацаанд дандаа ийм байсан, өнөөдрийг хүртэл ийм байгаа. Нэг өмнө үйл ажиллагааны зогсохороо ажилтны цалин болохоо байхаараа бид нар мөнгө өгөхгүй байгаа юм шиг асуудал. Төр үйлчлэгээ үзүүлсний дараа гүйцэтгэлээр нь баталгаажуулаад санхүүжилтөө өгнө. Тэгээд өгөөч явж байгаа. Энэ асуудлаараа л явна. Хоёр талаасаа суугаад ийм боломж байна. Танах энэ боломжийг ашиглаад бизнесийн үйл ажиллагаа эрхлэхгүй гэсэн та нар болно гэсэн хамтраад хоёр талаасаа гэрээгээ хийгээл явж байгаа л ийм асуудал. Ингээл та нар болохгүй байна гэж зогсооцсон асуудал. Тийм биз? Он дуусны гэрээгээр явах. Он дуусл энэ гэрээгээр явъя гэд компани өөрсдөө гэрээнийхэн дараавтаа танилцаад манай хөгжлийн бодлогын ажиллаад ажлын хэсэг дээрээ ярилцаад одоо энэ гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Он дуусл бол бид ямар нэг одоо асуудал байхгүй ингээд ажиллая гэдэг. Тийм баха? Бодлоо. Одоо ер нь он гарууд дахиад энэ тендер зарлаа. Одоо энэ гэрээ байгуулж хэзээс нийлээд явах юм? Одоо 3 сар зогсон ажилчтай асуудал гэдэг хүнд ер нь бол нэг 7-10 он явцсан. Гэрээний нэмэлт өөрчлөлт ингээд сая танаар баталгааж шилдэг. За энэс хойш бол ажлын хэсэг компани BDD хоорондоо ярьсан юм бол 3 хоногт ер нь амжуулаад багтаагаад бэлтгэл ажлаа хангая гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Тэгээд энэ гэрээ зурстай холбоотой бас нөгөө зардлаа урьдчилгаа байдлаар өгөх тухай асуудал бас ярьлаа тий. За нэг өдөр ихэд нийтийн тээвэр явах юм байна гэж ойлгоо ш. Өнөөдөр энэ уулзалтаар. Зөв. Нэг өдөр ч одоо амжуулах гэж байна өөрөө. За албаасаар зарлаа ш. Нэг өдөр ихэд нийтийн тээвэр тарханд батлсан маршрутын дагуу явах нэ.